Алтан намар 2025 үзэсгэлэн худалдааг 11-р сарын 3-5-ны өдрүүдэд 100 мод хотын спортын ордонд зохион байгуулж байна. Худалдаанд 252 иргэн аж ахуй нэгж оролцож 300 гаруй бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаамаа. Үзэсгэлэн худалдаа нь төв орон нутгийн үржил шимт хөрсөнд ургасан эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд хүргэх зорилготой юм а. 2025 оныг бол Төв аймагчууд одоо бизнес эрхлэгчийг дэмжих бол жил бол зарласан. За энэтэй холбоотойгоор жижиг дунд одоо үйлдвэрлэлийн сангаас бол манад 8 тэрбум төгрөгийг анх удаага олгосон. За 8 тэрбум төгрөгийг 70 гаруй иргэн аж ахуй нэгжүүд авч энэ жил бас манад нэлээдгүй олон аж ахуй нэгжүүд үүд хаалгаа нэр явж байна. За томоохон 2 одоо үйлдвэр байгууллагад ажилтнанд ороод явж байна. Дээр нь дахиад жижиг цехүүд нэг 15 цех аймгийн хэмжээнд үйлдвэр бий болж байна. За дээр нь Төв аймаг өөрөө усын одоо аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 сум дээр сүү цагаан эдэ боломжруулах үйлдвэрийн зураг төсвийг хийгээд эхний санхүүжилтийг хийгээд ажиллаж байна. За дээр нь нэг нь Цээл суман дээр, нөгөөх нь Батцанбүр суман дээр. Тэгээ Батцанбүр суман дээр бас нэлээдгүй олон аж ахуй нэгжүүд маань сүү цагаан эдэ боловсруулах үйлдвэрүүд бас барьж байгуулж байгаа. Энийг бас бид бүхэн өнгөрсөн жил дэмжиж 6 сард одоо болсон Кантон фэр гэж одоо 5 сарын сүүлээр болсон. Энэ арга хэмжээнд бас иргэн аж ахуй нэгжүүдэд аваачиж, аймаг орон нутгөөс дэмжиж, үйлдвэрлэгчтэй шууд танилцуулж, уулзуулж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тал дээр ингэж хамтарч ажиллаж байна. Жилийнхаа хавар тариалсан бүтээгдэхүүнээ 100 мод хотынхоо иргэд болоод Улаанбаатар хотынхоо иргэдэд бас эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хангах бодлогын хүрээнд Алтан намар 2025 арга хэмжээг зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээнд онцлог нь бол Төв аймгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд цаашлаад аймаг орон нутгийнхаа хүрээнд хүнсний бүтээгдэхүүнээ хангахаас гадна дэлхийн зах зээл дээр гаргах экспортлагч одоо аймаг болохын бодлогыг зорилтын хүрээнд хэрэгжүүлэн гэж явж байгаа. Жил болгон одоо энэ арга хэмжээгээ цаашлаа уламжлал болгон зохион байгуулж энэ арга хэмжээгээ бас Улаанбаатар хот цаашлаад одоо олон улсын одоо юм үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. Үзэсгэлэн худалдаанд мал аж ахуй газар тариалангийн бүтээгдэхүүнүүд голлож байна. Жижиг дунд үйлдвэрлэгч нарын зээлийн хэмжээ өссөнтэй холбоотой бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, сав баглаа бодол сайжирсан нь онцлогтой байлаа.